Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энийн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Хоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцлалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэггүй юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар юм бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннан хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгуудыг юу шалгав? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Уцаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яахав? Хувцлалт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай, сахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наашаа хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод өгье ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийн их өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүүгээрээ. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Хохгүй.
Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Яа. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Модон 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангай танд их ууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах л болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Таалагдана гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Ягаад хам хувцас тайлаад хийчихсэн юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм хөө яалгардаг байна? Тэний ганцгой гэж яатсан чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлжсэн Андре Баан захиалга өгнө. Мэдлээ. Энэ талх үнэхээр гоё биетэй юм аа. Цөцгийн их харуусал.
байцгаана уу? Тавхны Мухлаг хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчдэд шуугилдэж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтад канал юм гэж мөн байна. Цэцгээ. Үнэн гэж үү? Цэцгээ үнэхээр ирж. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зөвхөн минь зөөхөд хийгээд хараал уучглаа. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ. Тэнгэр минь чи зүгээр үү? Шин мэдээ хүргэе. Цэцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай халиг юм аа. Ой чигнэмгэ. Сам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цэцгийн шүтэн бишрэгчд ухаан алдлаа. Октор собороо цэцгийг мөрдөж байна. Цэцгийг буруутайг үзсэн гэрийн хорионд орууллаа. Шүтэн бишрэгчдийн цэцгийг гарч ирэхийг зөвхөрлөдгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа шиг байна. Би чадлаа. Одоо зогтон да. Базара юу болоод байна? Би зүгээр л халтраад байна. Би гарч чадахгүй нөө. Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Би үйл да. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрийг бүр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зогтож чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшралдаа. Би энд гацмааргүй байна. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай? Тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Байцаарай. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж үү? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэнд туслаач дээрх юм ээ. Өөрийгөө битгий дөвийлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрээ муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Тарвасны үр. Хох гэрэлтэж байна. Гаута бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадваа? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол далгата том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талхаа сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болчихлоо. Одоо царай муутай болсон уу? Шөйл минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та ч яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Байцаараа. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдго юм. Наадах чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадахаараа юу хийх гэж байгаа юм?
Одоо ингэнэ. Би цөцгийг царай муутай болгоно. Тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ. Мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Тэги. Одоо бүх юм сайхан болох уу? Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа. Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дурбулаам гэх. Царайлаг юм аа. Ноён талхаа юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн шүү дээ. Юу болоод? Зүрх минь бүр боловлаад байна. Нүд далай тэнгис шиг юм. Би далайд сэлмэрэн. Би юу? Ноён талхаа. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд цэцгийг чинь наалдчихж бас сэтгэл татам шидэж чанар чинь цэцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн бололтой. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд орвол та хөөрхийн хадагтай нарыг ухаан алдуул. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа. Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Моглог хотын түүхэнд хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр юм царайлаг нарийн боо байдаг гэж үү? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа влээ. Ганц хоёр удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Нинжа 3 бол. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочхвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үүрлүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээр ялаа үүрлүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирхмэ? Энэ шиг энгийн нэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно энэ вэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхын хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би
Баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын шилдэг элч. Элчний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол цавуудаг Будааны гэр бүлийн урсаад хорт сумны хаан цавуудаг Будааны боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм. За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзүүлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлгэндэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр орхихгүй та. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдэс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талах шууд хоёр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээ. Авраарай! Юу нэ яагаад намайг ингэж байгаа юм бэ? Тайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хаяч тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок. Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зог. Үгүй би айгаад байна. Нэг муу суугач. Би унгаач хуудаа. Би ялчглаа. Ноён талхаа би ялчглаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн. Намайг уу? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод Будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тиймдээ Будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд Будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай Будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талх үнэхээр мундаг. Чамайг устгаж Будааны боовны газраа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Алах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан чи хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай Будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боов. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ.
Аваад ирлээ ноён талгаа. Шоколадтай жигнэмгийг хувааж толгой дээр нь тавиад Хэя! Дараа нь хоёр хуваасан сүйтэй жигнэмэгт шоколадны чанамал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөд өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха! Яаж байгаа нь вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа хоёр талд нь презел зоож өгөөд нүүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны бовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний жигслүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Ботаны боог хүртэл ингэ чимбэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэлж баяртай байдаг юм. Талгаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Би дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оё болж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач Та гоё юм аа. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? Энэ будааны бовыг хардаа. Анх удаа л эмэгтэйтэй будааны бов харж байна. Будааны бовны газар байнга ирж байя. Тэгье. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энд чинь ус чи юм уу, сав юм уу? Уучлаарай ноён талгаа ус тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч ухаах гэд. Юу? Улаацх нь битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. За. Юу авч очдөг юм бэлээ? Хой хүм За, буурцаг аваарай. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм? Яах вэ байд? Ус тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм уу? Эдгишгүй өвчин туссан хүүг ачгсан асрах ёстой байдаг. Идэгшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. Оо за баярлалаа. Энд чинь 100,000 юм уу? Юу суугүй. Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь бэлүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцгнаас болоод тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг вэ? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай эрхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ буурцаг. Баггүй эрхмээ. Яаж ус тасах юм бэ? Яна, миний буурцагнууд. Шоко, чи яваад ус тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За эрхмээ. Ингэж яагаад хоцорхон байна штэ. Ямар Энэ чинь одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдэхгүй. Өглөө ирсэн чинь ургачихсан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй дээ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястаа нэрэ. Хачи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон биш үсттэй. Юу юм чимээ вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна.
Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 арай ч угаарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний деваж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг мөөг байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасралтгүй мөөг ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха, түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ. Сайхан үнэртэй юм аа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Энд ч л яста өсчний хэрэгслийн деваж юм байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён таа. Сүү, хааж чаад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хардаа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Юу? Тэ зэрэглийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсыг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имээ битгий хэлээрэй гэсэн штеп. Шинээр нэгдсэн дэлгүүрт хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү, чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 1 2. Хөөх! Швейцарын тусгай бяцлаг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тоо, алиман манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Ноён талгач үнэхээр баярлах байх та. Хайхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ танаа усчны газарч үнэхээр шилдэг шүү. Зүгээр дээ. Ноён талгаа би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх, нэрээ юу? Сүү, эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирээ. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гой нэг дагаад явдаг юм уу? 1 2 1 2. Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур байсан байх штэ. Хурдхан зүгтээ. 1 2 1 2. Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талга шоко хоёрлоо тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайлог. Буурцагны модон дээрээс тансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үзүүлээд өгнө. Өрөөгийн ус үзэм, алиман манго, чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан усчны газар лууга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чиж гэсэн хамт манай усчны газар руу явна. Чамаа барьчихлаа. Ёо, нуруу. Энэс болоод унцглаа шүү дээ. Муур баяштай. Алхыг авраарай. Ноён
талах Шоко хоёрыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Унчглаа. Сүү бохгүй. Тийм ээ. Сүү буурцганы мотыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талах Шоко хоёр аюулгүй. 1 сарын дараа. Ноён талах сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта муурн дээр. Ноён талах байна шүү дээ. Сүү Шоко уулзалгүй удаж. Ноён талах. Юу болсон бэ хэрхмэ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол Шэрэнгийн хаан Брэдван. Явцай. Явна чи та. Бяслагны тоглоомын талбай. Хөөе Сүү, явж тоглоцгоё. Сайн уу бислэгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчгоо үздэй гоовуда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурч хэрхэвж болохгүй шүү. За ойлголоо. Тийм завтай байгаа юм бол сайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая жаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хөөе, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажинтмаар байгаа мó? За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажинтаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй. Хөөе юм. Бислэг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм ин. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцхан? Гулсуур. Ой энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцхан. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ. Би ахаад амьсгалж байна. Уг нь их хөгжилтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баган барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Зайцхан, хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу?
Энэ хог чинь ажилддаг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хин юм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэр сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг. Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Дотор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байх. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ. Энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болов вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загвар руу 0 минь гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бясалга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ха. Ирээд бидэнд туслахгүй мó? За. Багийнхан хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадах сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараа чи алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихэд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэ чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурл нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясдаг. Бид тоглоомын талбай барихтан тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Улгуур модыг энд, гөндлөвч модыг тэнд. Ха. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа, энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ. Хөгжөөнд парк юм шүү. Авах том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болгоо аа. Муухай өнөртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш би бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үннээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа.
Баярлалаа найзаа. Каменбер бяцлаг. Урд нь наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм аа. Хөрмөө өгчих жаалаа. Чи энэ хөрмээр дутхгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Баттай хэлчихье. Игдүүтэй юм аа. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь хаанаас гараад ирвэ? Хөтөлгөл бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэх үстэй. Чамайг гацсан уу? Битгий бусдын хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг хин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи чиний алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. Заа юу? Сайн уу найзуудаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтавцгаая. Бяцлага. Хэцүү байсан байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг. Заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай хүсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзчил байна шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олгох та. Би чамд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяцлаг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан юм. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээс салгалтан тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөгтөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Эмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэлүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэггүй. Би зүгээр л үрд ганцаараа бай.
Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасан суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Энэ өмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Командор шиг л байна да. Чамаас үнэртэж байгаа үсттэй. Камбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэгч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай чамаас гарсан гэж үдээ. Чамаас гихсэн илүү. Үгүй. Би ч гэсэн мэдсэн мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бослог гаргаж байгаа юм шоко? Би одоо яалтай билээ. Яа, талхны үүрмэг минь гэж. Үгүй, би яагаад ингэж сунгаад байна? Би эсгэж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд их муухай өнөр үнэртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччих. Дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалга намайг уучлаарай. Би хэлсэн шиг үнэрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хэзээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Баяцаарай. Бясалгач нь цагаан идэ штэ.